Metro Lounge 91.7 радиотой хамт байгаа сонсогч та бүхэнд орой мэндийг хүргэж байна. Эрх зүйн тал нэвтрүүлгийн 2 дахь дугаар сонсогч та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. За эрх зүйн тал нэвтрүүлгийг Business Lab хуулийн фирмтэй хамтарч Metro Lounge 91.7 радио хүргэдэг. Нэвтрүүлэг маань шууд явж байгаа. Сонсогч та бүхэн бас холбогдох боломжтой байгаа. Ингээд студид ирсэн зочдтой орой мэндийг хүргэе. Сараа минь зүргээ сонсогчдоо ч гэсэн өнөөдрийн ажлаас амжилттай бүтээлтэй өндөрлүүлээд тийм ээ ажлаас дуусгаад ирлүүгээ харж явах магадгүй зарим нь яг ажил дундаач явж байгаа бах тийм. Тэгэхээр та бүхэнд бас одоо Business Lab буюу бизнес хуулийн фирмээс зүгээс Metro Lounge 91.7 FM-тэй хамтраад бас энэ одоо хуулийн тийм ээ цагийг хүргэж байгаа. Тэгээд өнөөдрийн сэдв маань түрээсийн гэрээ тэр дундаа бас үйл хөдлөмжийн түрээстэй холбоотойгоор бас тэгээд иргэд сонсогчд маань бас бас асуудлуудаар харилцах болно. Нэвтрүүлэгт Business Lab хуулийн фирмийн өмгөөлөгч бизнес зөвлөх Ганбат болон А2 хүрэлцэн ирээд байгаамаа. За энэ өдрийн сэдв түрээсийн гэрээ байгаа. За ер нь шүүхээр шийдэгдэж байгаа ихэнх маргаан хэрэг зөрчлийн дийлэнх хувийг түрээсийн гэрээ болоод зээлийн гэрээтэй холбоотой асуудлууд эзэлдэг юм байна. Тэгээд энэ түрээсийн гэрээтэй холбоотой маргаан яг юунаас болж ихэвчлэн бий болоод идэм болоо. Тэгэхээр ерөнхийдөө юм байгаа юм. Яг ингээд нөгөө хүмүүсийн дунд одоо нэр томьёо, хууль зүйн нэр томьёо болон иргэдийн хоорондоо ярьдаг нэр томьёо хоёр хооронд жоохон зөрүү байгаад байдаг. Жишээ нь яг одоо түрээс гэдэг ингээд тийм ээ одоо ингээд Google-ээр ч юм уу ингээд хайгаад үзэл интернет ороод тийм ээ түрээсийн гэрээ гэдэг хайгаад үзэхээр одоо жишээ нь юу гэдгийг эд хөрөнгө хөлслөх гэрээ ч гэх юм уу тийм ээ өөр нэр томьёоны гэрээнүүдийг дийлэнхтэй хүмүүс түрээс гэж ярьдаг байна. Тэгээд яг тэр нэр томьёон дээрээ болонгуудаа одоо жишээ нь гэрээ их тохиолдолд гэрээнийхээ нэр томьёогоо буруу зөрүү ойлголцох тийм ээ эсвэл гэрээнийхээ бүрдэл хангахгүй одоо жишээ нь хууль зар тусгайлан одоо шаардсан шаардлагуудыг бүрдлийг хангахгүй байснаасаа болоод нэлээд одоо зөрчил одоо хэш хөндөгдсөн асуудлууд их гардаг. Тэгээ яг зөвхөн өнөөдөр бидний тухайд болонгууд одоо нэлээд одоо Улаанбаатар хот маань одоо нэг сая 500 мянган орчим хүнтэй болчлоо тий. Маш олон мянган одоо 40 50 мянган аж ахуйн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Гэт ингээд аваад үзэхээр эн чинь нөгөө үйлдвэрлэл хөрөнгийн түрээсийн асуудал ялангуяа их хөндөгддөг. Тэгээд энэтэй холбоотой ярилцъя гэж бодож байна. Энэ Монгол Улсын иргэний хуулийн 318 дугаар зүйл заагдсан энэ дэглэм талаар ярилцсан. Түрээсийн гэрээ одоо байгуулахад хамгийн одоо эрх зүйн хөт чинь юу байд юм болоо ямар одоо хуулийг үндэслэж гэрээг байгуулдаг вэ? Ер нь бол Монгол Улсын иргэний хууль заагдсан одоо гэрээний заагдсан түрээсийн гэрээний одоо заалтууд байж байгаа үндсэн. Мөн дээрээс нь одоо гэрээний одоо драфтууд гэж ярьдаг л да. Гэрээний загварууд бас байж байдаг. Одоо Google-ээр ч юм уу хайгаад орохоор гэрээ зэгмэн ч юм уу олон ийм одоо вебсайт одоо хөтчүүд бий л дээ. Тэнцээс гол нь яг зүгээр ерөнхий ийм нөгөө загварыг авч болно. Гэхдээ гол нь зүгээр онцлог хэлэхэд болохоор иргэдийн тухайд болонгоо зүгээр хуулиа хараад мөн дээрээс нь одоо тэр гэрээний загварыг харж байгаа хангалттай биш байдаг. Яагаад гэж байгаа юм бэ гэхээр гэрээний загвар гэдэг бол одоо энгийнээр хэлээ л да. Эрэгтэй эмэгтэй ямар ч хүнд хідэн ч арзмарын одоо хөлд таарах гутал гэдэг ойлголт ч өөрөө сарцсангүй байгаа шүү дээ. Тэгэхээр хүн болгонд өөртөө таарсан тухайсан харилцаанууд байдаг учраас тухайн харилцаандаа зохицуулсан энэ гэрээг яг одоо эрх ашигын хүндгүүгээр одоо байгуулах хэрэгтэй байдаг. Тэгээ нийтлэг иргэдийн одоо алддаг алдаа нь юу байдаг вэ гэхээр тухайсан харилцаагаа зохицуулах орчдөг байна. За ингээд түрээсээ харилцаа байна. За чи түрээс лөөж гин би түрээс л авч гин хэдэн дөрөвдөд хүү яах вэ гэж ингээд болчихдог. Гэтэл гэрээ гэдэг чинь хамгийн гол нь юу байдаг вэ гэхээр тухайлсан харилцааг зохицуулахаас гадна тухайлсан харилцаанаас үүдэн гарах үр дагаврыг яаж зохицуулах вэ гэдэг нь хамгийн чухал байдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо айлаар ярих юм бол одоо цоож сурахгүй айл хийчих болохгүй байхгүй. Тийм бааз. Одоо өөрөөр хэлбэл тухайлсан одоо харилцаанаас үүдээд ямар хор хохирлууд хинд нь ямар асуудал үүсэх боломжтой. Энэ тохиолдолд хин яаж зохицуулах вэ гэдэг зохицуултуудаа их нарийн хийх хэрэгтэй байдаг. Тэгээ онцлоод ярих юм бол энэ өнөөдрийн одоо энэ үйл хөдлөмжийн түрээсийн гэрээ гэж байна да тийм ээ. Тэгэхээр энэ дээр болонгууд нэг талаас түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрмж заасан зорилгоо биелүүлэхэд зориулаад тодорхой хөрөнгийг шилжүүлнэ. Харин түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус үзүүлсэн хоёр талын гэрээ байдаг. Тэгэхээр мэдээж одоо сонсогч та бүхэн та түрээслүүлж байгаа этгээд үү түрээсэлж байгаа этгээд үү гэдгээс хамаарат та аль талд нь одоо эрх үүргээ яаж шингээж өгөх ёстой вэ? Мөн юуг одоо орхигдуулснаас болоод та магадгүй одоо хохирох тийм ээ өөрөөр хэлбэл эрх ашиг сонирхож хөндөгдөх боломжтой вэ гэдгийг л та мэдгийж байна.
Нэвтрүүлгийг сонсож байгаа сонсогчдоо хэлэхэд Metro Lounge 91.7 радиогийн шууд эфирийн 70 14 20 66 гэсэн утас руу холбогдоод түрээсийн гэрээтэй холбоотой зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авах боломжтой шүү гэдгийг хэлье. За түрээсийн гэрээтэй холбоотой ер нь хөвчлэн ямар төрлийн маргаанууд байд юм болоо? За одоо манай практик дээр бол одоо гарч байгаа дийлэх гэж ярил. Одоо иргэд одоо айгүйх түрээсээр одоо нэгсэндээ хуваар эрхлэх аж ахуй тий үйл ажиллагаа явуулж үүнтэй холбоотой маргаа их гарч байна. Яг ямар маргаа яаж юм бол үйл хөдлөхөд яг шүүхтэр бол үйл хөдлөх түрээсийн гэрээ хүчингү болгох ийм маргаанд маш их явдаг. Тий. За үүн дээр онцлоод яг тодруулж яг юун дээр маргаад байна гэвэл яг зарим мэддгээсээ зарим мэддгүйсээ л олж ах шиг байна л да. Үйл хөдлөхийн түрэн нэг офс дотор түрээсийн гэрээ ч юм уу нэг барилга дотор түрээсэлчээд за нөгөө хүн маань одоо чинь автугаалган газар түрээсэлж хагаад ашиг олохоо болоод ирэнгүүт жишээ нь нөгөө түрээсийн гэрээгээ хүчин төгөлдөр бус тооцоолъя гэд шүүхэд нэг хэмжил гараа авчижээ. Гэтэл яг ийм хүү байдлаар маш олон янзын одоо хүмүүсийн донд мэдээж олон донд янз янзын хүмүүс ийм хүү байдлаа айгүйх маргаан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бусдад тооцоолох ерөөсөө. Тэгээд энэ дээр ийм хүмүүс ерөөсөө нэг хэмжил гаргаж байгаа хүмүүс нь бас өмгөөлөгчөөс юм уу эсвэл өмгөөлөгч бос хүнээс зөвлөгөө авдаг юм уу түрээсийн гэрээг заавал үйл хөдлөхийн төрөнгийн түрээсийн гэрээг заавал улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ёстой. Хэрэг бүртгүүлээгүй бол сүлд нь шүүхний хэмжил гаргаад ингээд хүчингөө болгуулад мөнгө төгрөгөө буцаагаад түрээсийн төгс мөнгө төгрөг буцаагаад авчдаг гэсэн юм ойлголт бас их яваад байна л да. Үүнээс болоод яг энэ түрээсийн маргаан бол хүмүүс мөнгө олохгүй нэг жилээр ч юм уу 6 сар түрээсийн мөнгө өгчдөг. Нэг 2-3 сар ч юм уу 1 сар ажиллаад мөнгө олохгүй ашиг баагаад өнгөтн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус тооцоолно гэсэн ийм маргаа айгүйх гарч байна. Тэгээд яг үндсэн шугамдаа бол үйл хөдлөх хөрөнгийг тухайн нэг офс байлаа. Тэр офсыг бүхэлд нь түрээссэн тохиолдолд улсын бүртгүүлнэ. Тийм хуулийн шаардлага байдаг. Хэрв одоо нэг офс нэг үйл хөдлөхийн төрөн байлаа. Тэн дотор 20 өрөөтэй байлаа гэхэд зөвхөн 2 өрөөгийн түрээссэн бол улсын бүртгүүлэх шаардлагагүй түрээсийн гэрээг. Гэтэл яг энэ дээр л нөө хуулиндаа зохицуулт нь үйл хөдлөхийн төрөнг түрээсэлж байгаа бол заавал улсын бүртгэлийн байгууллага нөгөө түрээсийн гараа бүртгүүлнэ. Игжиж хүчин төгөлдөр байна гэж заагаад үтснийг шууд утгаар нь ойлгоод идэг. Энд чи асар том ялгаатай ойлголт. Тэгээ үүнээс олж айгүйх маа түрээсийн гэрээ ерөөхдөө зах зээл дээр иймэрхүү юм харагдчихээн л да энэ дээр. Тий. Тэгээд энэ гэрээний онцлог нь юу вэ гэхээр ялангуяа үйл хөрөнгийн түрээсийн гэрээг болонгод одоо иргэд хоорондоо яадаг вэ гэхээр зүгээр амаар тохироод за түрээсдгүү түрээсээ эдэн хөрөнгө тохирчдаг. Гэтэл энэ өөрөө хууль зүйн шаардлага хангадаг. Монголын иргэний хууль юу гэж заасан байдаг вэ гэхээр энэ гэрээг бол ялангуяа үйл хөрөнгийн түрээсийн гэрээг бол нэгдүгээр заавал бичгээр байгуулах ёстой. Хоёрдугаар толгойд чинь үйл хөдлөх хөрөнгө гэж яриад байна да. Тэгэхээр өмнөх бас дугаар дээр бас ярьж ирсэн үйл хөрөнгө гэдэг бол заавал тийм ээ. За газар түүнээс салмагц зориулж шинжнэр алддаг зүйлс буюу байшин байдлуудыг оруулж ийн. Гэхдээ тэр нь өөрөө үйл хөрөнгөний улсын бүртгэгдчихиж энэ нь өөрөө яг үйл хөрөнгөний одоо харилцаанд бие даасан хөрөнгө болж оролцдог тийм үү. Гэтэл энэ хөрөнгөтэй холбоотой харилцаа учраас энийг заавал үйл хөрөнгөний улсын бүртгэлийн газар одоо түрээсийн гэрээг заавал бүртгүүлэх ёстой байдаг. Ингэж одоо өөрөөр тухайн харилцаа өөрөөр яг зөв одоо түрээсийн гэрээний харилцаанд оролцохын одоо шаардлага тавигддаг. Тэгээд шүүхийн практик дээр ерөнхийдөө саяны одоо ялгаатай ойлголт мэдгээр ярьж байгаа. Жишээ нь одоо байр гэдэг ингээд ордероор ингээд авчта 5 өрөө байр ингээд байж болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр жишээ 5 өрөө за байр магадгүй хэдэн давхар байшин хийж болно тийм ээ. 5 өрөө байр нь тухайлаад тусгаалan үйлдвэрлэхний эрчилгээтэй байгаа тохиолдолд энийг бүхэлд нь түрээсэлж байгаа бол та энийг заавал улсын бүртгэлийн газар бүртгүүлээ гэдэг шаардлага тавиад байгаа байхгүй. Зүгээр магадгүй 5 өрөөных нь нэг өрөөнд нь байж байгаа бол тэр нь заавал одоо бие даасан үйл хөрөнгө биш учраас тэрийг бүртгүүлэх шаардлагагүй гэсэн юм ярьж. Тэгээд энэ дээр нэг онцлоод нэмээд хэлэхэд энэ түрээсийн гэрээ нь бол яадаг вэ гэхээр төрийн хүслэг гэрээс бас нэг зүйлээр ялгаатай нь юу вэ гэхээр гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг одоо зориултын дагуу ашигласныхаа үр дүнд тийм ээ түрээслэгч чинь тийм ээ үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрхийг өөрөө эдэлж идэг. Тэгэхээр энэ юу хэлж гэнэ вэ гэхээр ялангуяа одоо ингээд яриад эхлэхээр одоо нөгөө нэг бизнесийн аж ахуйн тийм ээ аж ахуйн байгууллагуудын холбоотой харилцаа энэ дэр хэрэгдэж байна.
Тэгээд яг зүгээр энэ гэрээний нэг онцлог болонгууд онцлоод хэлэхэд одоо ер нь бол гэрээ байгуулж байгаа талууд би түрүү нэг зүйлийг хэллээ шүү дээ. Тухайлсан харилцааг зохицуулах нь яах вэ? Тэрнээс үүдэн гарч байгаа харилцааг яаж зохицуулах юм бэ гэдгийг гэрэн дээр заавал асууж өгөх гэж шүү дээ. Жишээ нь одоо та түрээслүүлэгч би түрээслэгч байлаа гэж бод. Гэтэл та бид хоёр тодорхой хугацаагаар тохирсон, тодорхой хэмжээгээр үнээр тохирсон байна да. Гэтэл бид хин аль нь одоо жишээ нь юу гэдгийг үүргээ зөрчих тийм үү? Асуудал гарч болно да. Одоо жишээ нь магадгүй түрээсэлж байгаа нөхөр нь одоо түрээсэлж байгаа үйл хөдлөлгөө одоо гимтэх тийм ээ эвдэх хохирлож болох ч юм асуудал гарч болно. Эсвэл одоо юу гэдгийг тохирсон хугацаанаасаа илүү суучин модал төлбөрөө өгөхгүй байх ч гэдэг юм асуудал гардаг учраас энийг шийдэх нэг арга нь болонгод одоо хуулийн нэр томьёогоор юу гэж хэлдэм бэ гэхээр үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэсэн ойлголт байдаг. Тэрний үйлж байгаа юм бэ гэхээр та бит хоёр хоорондоо гэрээ байгуулсан гэдэг нь хин аль нь биенийхээ өмнө хүлээж байгаа үүргээ заавал биелүүлэхийг хүсэж байгаа да. Тийм үү? Тэгэхээр тэр үүргээ биелүүлэх аргыг гэрэн дээр өөрчлөлт зааж өгсөн байдаг. Тэр арга нь жишээ нь юу байдаг вэ гэхээр ялангуяа энэ үйл хөдлөлийн түрээсийн гэрээ дээр болонгууд бид нар депозит гэж ярьдаг. Одоо ингээнээр хэлбэл дэнчин гэж хэлээ л да. Тэгэхээр одоо зөвхөн хүмүүс бол жишээ нь одоо юу гэдгийг орон сууц одоо жишээ нь түрээслэн байж байгаа тохиолдол болонгууд жишээ нэг өөрчлөлт одоо эсвэл одоо офис түрээсэлж байгаа тохиолдол гэдэг юм уу те өөрчлөлт нэг сарынхаа төлбөрийг жишээ нь байршуулдаг шүү дээ. Тэгээ тэрний яаж байгаа юм бэ гэхээр таныг энэ хугацаанд одоо түрээслүүлж байгаа этгээд эд хөрөнгийг хохирохгүй байх тийм үү. Хүлээсэн үүргээ зохисоор биелүүлэх шаардлага болгож депозит буюу энэ хөрөнгийг байршуулдаг. Тэгээд мэдээж одоо юу гэдгийг гэрээний хугацаа дууслаа тийм ээ. Түрээслүүлэгчдад ямар нэгэн хөрөлжүүлээгүй тохиолдолд түрээс депозит одоо төлбөрөө буцааж авах ийм харилцаа үүссэн байдаг. Тэгэхээр нэгэсэндээ ямар нэгэн эрсдэл үүссэн тохиолдолд тийм. Тэрэндээ одоо хоримтлуулсан. Одоо нөгөөт чинь байгаа зөвөрөл тухайлсан харилцаа яах вэ? Тэрнээс үүдэн гарах ямар нэг үр дагавар байвал хин аль нь яаж хариуцлага үлдээх вэ гэдгийг тусгайлан зааж өгөх юм шаардлагатай байдаг. Хадвал энэ өөрөө мөнгөнд өнгөлөд өндөр байдаг, тийм ээ. Хохирол учирсан тохиолдол ч гэсэн нэдэд бас чирэгдэл учирдаг юм харилцаа учраас. Яг түрээсийн гэрээ гэхээр одоо худалдаа өгүүлчилгээ бар ресторан гэдэг тийм ашиг олох зорилготой объектыг түрээслэхэд төлбөрийн асуудал дээр бас их маргаан гардаг юм шиг. Одоо нэг жилээр одоо сарын хэдээрч гэдэндээ түрээслэлээ гэхэд нөгөөх нь түрээсэлж байгаа хүн мөнгөө ингээд нэмж өсгөж авах зорилготой ч байд юм уу. Тиймэрхүү асуудлуудаас болж бас маргаан үүсдэг юм шиг. Тийм маргаан байдаг уу? Тий. Ер нь бол яг зөвхөн бизнесийн маш энгийн зарчим бол нөгөө win-win зарчим гэж байдаг юм л да. Уг нь бол тэр юу гэж байгаа юм бэ гэхээр одоо бүх талууд хожих зарчим гэж байдаг. Өөрөөр хэлж байгаа юм гэхээр хин нэг нь хохирохгүй байх, тийм ээ? Түрээслүүлж байгаа тал мөр ашигтай байх, түрээсж байгаа мөр ашигтай байх. Ингэснээрээ одоо бизнес илүү урт хугацаанд оршин тогтно гэж ярьдаг байхгүй. Гэхдээ одоо зүгээр яг амьдрал дээр бол яаж байгаа юм бэ гэхээр түрээслүүлж байгаа этгээдийн хувьд болонгууд яг таны хэлдгээр тийм ээ. Одоо нэмж төлбөр авахтай илүү одоо ашиг хонжоо харах. Нөгөө талаас болонгууд түрээсэлж байгаа тэгэхэд нь болонгууд нөгөө өөрийнх нь төлөвлөж исэн тоосож исэн нөгөө саяны хэлдэг те аж ахуй үйл ажиллагаа явуулаад орлого олох гэсэн тэр нь бүтэхгүй болдог ч юм уу те тодорхой одоо нөхцөлөөс нь өөр эрсдлүүд гараад ирэнгүүт тэрээсээ зайлсхийх үүднээсээ ингээд харилцаанууд ингээд өөрчлөлтөд яваад өгдөг л тоо. Тэгээд одоо түрээсийн гэрэн дээр болонгууд одоо бүр одоо зөвхөн одоо та түрээслүүлэгч байлаа гэхэд би түрээслэгч гэхэд би бүр дамжуулан түрээслэх асуудал хүртэл гарч ирж байна. Бүр. Тий, тэгэнгүүт энэ одоо шүүх практик хийх гэдэг нь шүү дээ. Өөрөөр би тантай гэрээсэн байж дээ. Тэгээ би дамжуулаад түрээсэлчдэг. Гэтэл нөгөө хүн болонгууд нөгөө төрөнгийн гимтэйгээд ивдээ хайждаг. Хөрөл магадгүй. Юу охирол учруулсан байж дээ. Гэтэл та бүхэн хоорондоо гэрээсэн байдаг. Энэ хүн таны төрөнгөнд охирол учруулсан байж дээ. Одоо энэ охирлыг яаж багдуулах вэ гэдэг асуудал үүсэж эхэлдэг. Тэгэхээр энэ болгон дээр юу хэлэх гээд байна вэ гэхээр ер нь бол одоо юу гэдэг зүгээр л нэг олдсон гэрээгээ зүгээр бөглөх маягаар хийгээд те. За яах вэ гэдэг ингээ хандтнаас болоод талууд одоо яал нөхрөх асуудал үүсдэг. Ийм тохиолдол байдаг. Тэгэхээр яг зүгээр түрээсийн зүйл нь бол хамгийн гол нь би зүгээр сая хэлж байгаа юм бэ юу хэлж байгаа гэхээр түрээсэлж байгаа этгээд нь тэр одоо зүйлийг ашиглаад үр ашиг буюу үр шимийг хүртэх боломжтой байдал гэж ярьж байгаа. Саяны таны хэлдгээр одоо бар ресторан те засвар үйлчлэгийн газрууд ийм тохиолдлуудад яг энэ гэрээ бол заашгүй гэдэг шаардлага байдаг гэсэн. Эрх зүйн тоол нэвтрүүлгийг сонсож байгаа сонсогч та бүхэн нэвтрүүлгийн 7014 2066 гэсэн дугаарыг утсанд холбогдоод мэргэжлийн өмгөөлөгч нараас зөвлөгөө авах боломжтой. Эрх зүйн тоол нэвтрүүлгийг Metro Lounge 91.1 $, радио болон Business Love хуулийн фирмтэй хамтран сонсогч та бүхэндээ хүргэж байгаа маань нэвтрүүлгийн 2 дахь дугаар сонсогч та бүхний сонорт шууд хүрч байна. Нэвтрүүлгийн зочид Business Love хуулийн фирмийн өмгөөлөгч бизнесийн зөвлөх А2 Замун Ганбатнар хүрэлцэн ирээд байгаамаа.
дөнгөж сая столгоноо тааруулсан байж магадгүй тийм ээ. За яг энэ удаагийн сэдв бол түрээсийн гэрээ за түүнтэй холбоотой эрх зүйн маргааны асуудлаар ярилцаж байна. Нэг зүйлийг ярихад бас нэг ийм зүйлийг би 2-3 жилийн өмнө сонсч ирсэн юм а. Одоо урт цагаан байна шүү дээ. Урт цагаан төрийн өмчийн байр тэгээд тэрийг нэг хүн одоо их хэмжээгээр нь түрээсэлж аваад тэрийг ингээд дам түрээслээд ашиг олох одоо түрээсэлж аваад түрээсээр ашиг олох ийм зорилготой байсан гэд нэг тийм сонсогдчихсэн байхгүй. Яг хаа тэгж болно л доо. Хамгийн гол нь түрээсэлж байгаа хүн маань өөрөө тэр нөгөө гэрээндээ бусдад цаашаа дамжуулан 3 дахь шитгэдэд дамжуулан түрээслэх эрхтэй байх. Тийм заалттай бол мэдээж болно. Гэхдээ яг одоо өөрөө чи яриад байгаа шиг ийм бас нэг өөр асуудал амьдрал дээр их гарч байгаа. Ямар асуудал вэ? Бас нэг тодорхой change гэх юм уу? 100 одоо нэг оюутнуудын амралтаар байрыг удаан хугацаагаар түрээсэлдэг. Бүр жил 2 жил 3 жилээр ч юм уу. Тэгэхээр оюутнууд амарч үеэр нэгдүгээр байрны түрээс хямдхан болдог. Хоёрдугаар 2-3 жилээр нь түрээсэлчээр бөөнд нь мөнгө нөхөр бүр хямдардаг. Тэгээд түрээсэлж авчаад юу яадаг? Оюутнуудад 2-3 жил ингээд түрээслээ явчихдаг. Керма өөрөө. Ингээд ингэж ашиг олдог бас бүлэг хүмүүс байна л да. Гэхдээ ийм хүмүүсийн дунд бас ийм тэр хүмүүс маань бас аюу их нийтлэг шүүхтэр явж байгаа юмд нь бусдад дамжуулан түрээслэх эрхтэй гэсэн заалтаа бол оруулж өгөөгүй гэрэн дээрээ шууд ингээд түрээсэлсэн өөрөө яаж юм шиг. Тэгээд ингээд ашиг олоод ингээд яваад идэг. Гэрээгээ зөрчиж байгаа хгүй. Одоо санаатаа ч юм санасгүй ч юм те. Иймхүү ингээд маргаанд бас аюу их бас их гарч ин л та. Тэгээд бас түрээсийн гэрэн дээр орон сууц түрээсэлж хагаад нөгөө түрээсээ мөнгө өгөх хүмүүс аюу их цогтноо алгуулна. Тэгээ ийм маргаан тэгээд нөгөө хүнээс үлдмээ сайж олж чаддгүй. Одоо нэг осондоо гэрийн заас үр айл тал нь биелүүлээгүй. Одоо түрээслүүлэгч маань цаг тухай үедээ төлбөр аваагүй. Нөгөө энэ дээрээс нь дэнчингийн мөнгө аваагүй. Ийм байдлаас бол ингээл нөгөөдөл нь бас өгн байрна те. Ингээ маргааш гэж явсараад ч юм уу. Ингээ сар 2-3 сар болцсон. Тэгээ нөгөөдөл нь алга болчдөг. Юу нэ яаж болох вэ гэдэг янз бүрийн асуудал бас ер нь нийтлэг гардаг. Түрээсийн гэрээндээ гарч байгаа юмны бай. Түрээсийн гэрээг хийе гэх юм бол хуулийн шаардлага. Хэрэг бусдад түрээслүүлэх гэж байгаа бол тэр бусдад түрээслүүлэх хэрэгтэй болохоо гэрээндээ заавал тусгах хэрэгтэй. Тий. Тэгэхээр түрээсээр авж байгаа иргэн ч гэсэн энэ хүн одоо бусдад түрээслэх хэрэгтэй байна уугүй юу гэдгийг нь бас ингэж дам түрээслэх хэрэгтэй байна уугүй юу гэдгийг нь бас харах. Тий, одоо жишээ нь энэ дээр юу болж байгаа юм гэхээр заа хуулийн этгээд бай гэж бодъё л та тийм ээ. Одоо чинь түрээслүүлж байгаа объектийн хувьд тийм үү. Тэгээд нөгөө хүн жишээ нь өөрөө ч юм уу ингээд түрээслээд ингээд энэ үйл төрөнд түрээслэж штэ. Тэгэхээр энэ дээр жишээ нь яг түрээслэх эрх бүхий этгээдтэй гэрээ хийж гэнэ гэдэг шалах хэрэгтэй байна шүү дээ. Өөрөөр хэлбэл төлөөлөх эрх бүхий этгээд яг энэ байгууллагын одоо жишээ нь яг энэ шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд одоо төлөөллийн одоо жишээ нь олгосон юм этгээд гэрээ хийж гэнэ гэдэг шалгахгүйгээр түрээслж ингээд мөнгө өгöd алдсан тохиолдол хүртэл байна. Тэгэхээр онцлог зүгээр юу болж байгаа юм бэ гэхээр гэрэн дээр одоо юу болж байгаа нөхөр одоо хариуцлагын тухай би нэг онцлж яриа л да. Ялангуяа түрээсийн түрээсийн гэрээ дээр болонгууд одоо юу гэдэг гэрээний зөрчил гэдэг болгоод ярьж шээ. Аль хин аль нь чинь ямар нэгэн байдлаар гэрээгээ одоо хүлээсэн үүргээ зөрчилчлээ шүү дээ тийм ээ. Тэр нь ямар тохиолдолд гэхээр одоо төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байх ч юм уу те. Эсвэл хөрөнгийн хугацаанд нь шилжүүлэлгүйгээр хугацаа алдгаа. Одоо жишээ нь танаас би 10 сарын нэгээс түрээслэнэ гэдээ мөнгө өгсөн байдаг. Гэтэл та таны үйл ажиллагааны буруугаас болоод 12 сарын 1 хүртэл тэр нөгөө хөрөнгө дадруу шилжихгүй гэж болно. Гэтэл би 2 сарынхаа мөнгө төлсөн байна гэл ингээл маргаа өсөж байна да те. Тэгэхээр энэ дээр болонгууд үндсэндээ нэг юм 3 янз юм байна л да. Одоо нөгөө үүрийн гүйцэтгэх хангах буюу нөгөө талыгаа үүргээ хүлээсэн үүргээ заавал биелүүлэх аргууд нь одоо нөгөө би цоож гэж ярьсан те ингэнэр хэлэх юм бол тэр нь за нэгдүгээр болонгууд депозит буюу дэнчин байна. Тийм ээ. Ороод би яг нөгөө түрээслүүлж байгаа талаас ярьж штэ. Түрээслж байгаа гэдэгээс заавал уурсан дэнчин авч иж явах юм бол та ядаж охирлоо барагдуулах одоо боломжуудаа нээх боломжтой. Хоёрт болонгууд тодорхой хөрөнгийг барьцаалж болно. Тий одоо та манай өдөр түрээсэлж чинь тийм үү. Тэгээд таныг бас үүрэг шин гүйцэтгэлийн хангуулахын тулд тодорхой хөрөнгө бас барьцаалах гэсэн юм шаардлагыг тавьж болдог гэрэн дээр анханасаа. Гуравт болонгууд бас нөгөө хугацаанд мөнгө төлөвлөгөө тохиолдол байна да. Тийм ээ тэр тохиолдолд одоо алдан гэдэг зүйлийг тусгаж болдог.
Турист ч гэсэн үү? Тий, алдан тусгаж болно. Өөрөөр хэлбэл жишээ нь би түрээслүүлэгч тийм үү? Та түрээсэлж байгаа гэдэг. Тэгээд та одоо жишээ нь депозит буюу одоо дэнчингээ байршуулсан байна. А дээрээс нь сар болгон та одоо сарын болгоны тэдний өдөр гэдэг юм уу? Одоо туризм төлбөр төлөх ёстой тийм үү? Гэтэл энэ хугацаагаа хождуулах юм бол хоногийн одоо иргэний хуульд юу гэж заасан мэдгээр хоногт бол 0.5 хүртэлх хуваар тийм ээ? Алдан тооцч болно гэж заасан байна. Алдан гэдэг ойлголтыг болохоор хамгийн гол нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хугацаа хэтэрсэн хоног тутамд тийм ээ? Гүйцэтгэхгүй үргийн үнийн дүнгийн 0.5 хүртэлх гэж. Тэгэхээр тэрний үйл жинэгээр та сард одоо жишээ нь 5 сая төгрөг төлдөг байл. Тэгэхээр та сарынхаа 2 сая төгрөгийг өгчихсөн 3 сая өгөхгүй байгаа байхгүй. Тэр тохиолдолд 5 саяас нь биш нөгөө төлөхгүй байгаа 3 сая төгрөгнөөс нь алдан тооцсон гэхээр бүгднгээс нь биш. Тэгээд онцлоод нэг зүйлийг хэлэхэд үйл жинэгээр энэ алдан гэдэг зүйл зөвхөн цаасан дээр гэрээн дээр бичигдсэн тохиолдолд та алдан гэх хэрэгтэй. Тэгээс амаараа тохирсон ойлголтод алдан гэсэн ойлголт байхгүй. Ахаад нэг зүйлийг иргэний хууль дээр юу гэж тусгаж өгсөн бэ гэхээр алдан гэдэг ойлголт бол одоо үүсгээг үүргийн үнийн дүн ба шүү дээ. Тэр дүнгийн 50% сэтэрч болохгүй гэж. Өөрөөр хэлбэл та 3 сая төгрөг өстэй болчлаа шүү дээ. Тийм үү 5 сая төгрөг өгдөг байдаг. 3 сая төгрөгийг өгөхгүй яваад байлаа тийм үү. Тэгэхээр хоногт болгонд 0.5 хүртэлх хувь шүү. Гэрэн дээр яаж заахаас хамаарна шүү дээ бас. Ингээд нөгөө 0.5 орчим заасан байлаа хугацаа нэлээд удаан явуулаа гэж бодъё л. Яваад энэ нь өслөө гэхэд үндсэн одоо төлөх ёстой үнийн дүн байна да 3 сая төгрөг. Тэрний 1.5 саяас дээш гарах ёсгүй байхгүй. Гэтэл хүмүүс яадаг вэ гэхээр магадгүй жишээ нь энэндээ жишээ нь одоо юу гэдэг нь 6 сая төгрөгийн хөрөнгө барьцаалсан байл. Тэ тэгэнгүүтээ за үндсэн 3 сая одоо алдангийн тооцоод одоо бүр 3-4 сая болцоо одоо дүүрсээр хайчдаг. Гэтэл үгүй байна шүү дээ. Үндсэн дүн болон тэгээ нэг алдан гэж тооцоод байгаа зүйл чинь үндсэн дүнгийн дээдлэн 50%-аас хэтрэхгүй байна гэж хуулиар зааж өгсөн байна гэдэг нь бас түрээсэлж байгаа этгээд ирэх шиг бас хангаж өгсөн байгааз хамгаалж өгсөн ийм зохицуултууд бас байдаг. Тийм учраас одоо иргэд одоо сонсож байгаа хүмүүс маань юу хэлэх гээд байна вэ гэхээр та гэрээ хийж байгаа бол тийм ээ талуудын эрх үүргийг маш тодорхой зааж өг. Мөн дээрээс нь хэн нэг нь одоо ийм үүрэг хүлээнэ гэж заасан нөр хангалттай биш гэдгийг их сайн ойлгох хэрэгтэй. Энийг биелүүлэхгүй бол яах юм бэ гэдэг заалтанд байхгүй бол та бараг гэрээ хийлээгээд нөгөө хохирлоо шийдвэрлэх арга зам дутуулчихж байгаа. Тийм учраас энэ дээр дэнчингээ тавьж өгч болж гин хүн барьцаалж болж гин мөн дээрээс нь алдан тооцож болж хамгийн гол нэг цаасан дээр болгоорой л гэдэг юм. Ер нь бол гэрээний гол зорилго нь дараа гарах үр дүнд яах вэ гэдэг та маш зөв ойлгосон. Түүнээс тухайлсан харилцааг бол хүн яаж хийж байгаа болдог гэтэл үр дүн гэдэг нь хамгийн гол зүйл. Үр дагавар гэдэг. Одоо энэ туризмын гэрээн дээр ялангуяа энэ орон сууц туризлж байгаа хүмүүс орон сууц нь Герман өөр оюутнууд аяг туризлдэж шүү дээ. Тэгээд ингээд туризлэхдээ нөгөө хүнтэйгээ за та энэ байр нь яг өмчлөгч нь мөн үү гэж тэрийг шалгадаггүй шүү дээ. Хизээ шүү дээ шүү дээ. Өмчлийн гişлэгийг чи харьяаш гэж хэлэхгүй аягүй загнуул хэлгүй. Нөгөө хүмүүс нь хямдхан олцсон дээр нь хямдхан юм байна зүгээр. Газ гэрээгээ байгуулгаа чигээд тэгээд ингээд туризм гэрээгээ байгуулаад ингээд яачдаг. Гэтэл яг өмчлөгч биш одоо түрүүний ярьсан өөр хүнээс түрээсэлчээд нөгөө зарим чэйжнэр ингээ Герман өөрөөр нь салгаад түрээсэлчдэг. Гэтэл нөгөө үндсэн байрны өмчлөгч маань нөгөө ирээд мэдээд нөгөө хүнээ чи ингээ туризм гэрээндээ 3 дахь шүтгдэг дамжуулан түрээслэх эрэхгүй атал түрээсэлчлээ. Би орон сууцаа өөрийн өмчлийн орон сууцаа буцааж авлаа. Туризм гэрээгээ цуцлалаа. Чи гэрээний өрөө зурцсан гэхэд нөгөө хүмүүс маань давхар хөрч байгаа юм. Яг тийм. Тэд нэр ингээд хохирч ийсэн. Тэд нэр ингээд гарьяа гэхээр гинт гарлаа гэхээр нөгөө хүмүүс чинь дамжуулан турист хүмүүс байна. Уушлаараа бид нар 6 сарын өмнөгийн авцсан гэдэг. Яг энэ мөнгө чинь өнөөдөр гараад өгөх боломжгүй. Та чи нэг жоохон хүлээж агаад авчаарай гэдэг. Тэгэл нөгөө хүн дахиад одоо ч үгүй ч тэгээ айгүй хугацаа алдна. Тэгээ нөгөөх нь мөн хамаг ээж аваасаа авсан мөнгөө тэр хүнд өгчдөг. Дахиад өөр байранд орч чаддгүй те. Иймэрхүү асуудлууд бас гарна л та. Өөрт тохиолдсон зүйлээ яриа. Оюутан байсан. Яг диплом хамгаалах болцсон. Ямар ч зав чөлөөгүй байсан. Тэгээ хажуу өрөө түрээсэлдэг байсан. Анх ороход манай ах хичээн байраа ах ихч маань гадаадд амьдардаг. Тэгээд ингээд баг хань хайж байгаа. Тэгээд би хажууд нь түрээслээд тэгээд амаар ярьсан. Одоо ингээд нэг 6 сар орчим л түрээслэх байхаа гэд сар-сарда түрээсээ өгөөд явж исэн. Тэгээд яг тухайн сарынхаа чи 3 сар байлаа да. 3 сарынхаа түрээсийн мөнгийг өгцөн байсан. 3 сарын 2-3 яг 3 сарын ихээр нөө байрны эзэн бүгдийн хөө гарах.
Тэгсэн яадаг байсан гэсэн чи би түрээсээ өгөөд идэг цаашаа нөгөө эзэндээ өгөхдөө ерөөсөө түрээсээ төлөхгүй байгаагаас гинт ингээ хөөгöd гарах. Тэгээ би ингээ түрээсээ өгсөн, би энэ сарынхаа түрээсээ өгсөн. Одоо энэ сарда байхгүй болохгүй. Ядаж надад дараагийн одоо байраа олоод гарахад 7 хоног хэрэгтэй байна гэсэн үг. Бүр ингээ цөлчиж байгаа юм чи. Би тэгээ уйлаад ганцаараа идэг тавцсан шин. Тэгээ буцааж ирэл гарч байгаа юм чи. Тийм асуудлууд нэрэ гардаг шүү. Тий. Тэгэхээр энэ дээр бол юу хэлэх гээд нөхөр зохиохомж бай, хууль этгээд ч бай, тий. Ялангуяа дүрээсийн гэрэн дээр болонгууд ахаад онцлоод байлээ. Нэгдүгээрт таны тэр дүрээсийн одоо 4-5 хүрээсэл гэдэг шүү дээ тийм ээ. Нэгдүгээрт тэр гэрээ хийх гээд байгаа нөх хүн чинь өөрөө түрээсэл тухайн төрөнгийг түрээсэл гэрээ байгуулах эрхтэй этгээд мөн үү биш үү гэдгийг нэгдүгээрт үзэх хэрэгтэй байна тийм үү. Өөрөөр яг өмчлөгч мөн үү мөн эсвэл гэрээ байгуулах одоо чинь итгэмжлэл авсан гэхэд мөн тэр байгууллаас ч гэдэг юм уу тэр нөгөө үндсэн одоо өмчлөгчөөсөн тийм ээ. Мөн дээрэс нь хамгийн гол нь хуулийн этгээдээс ялангуяа төрөнг байлаа гэж бодлоо шүү тийм ээ. Тэгэхээр эрх олгодоогүй этгээд гэрээ байгуулснаас энэ гэрээ чи өөрөө хүчингүй болох ийм одоо үндэслэл гарч ирдэг байхгүй. Хүчин төгөлдөр бусад тооцоолох гэдэг олон тийм үйл орвол байдаг. Тийм учраас одоо юу гэдгийг энэ чи өөрөө бас тодорхой бас нөгөө нэг хүний эд хөрөнгө цаг хугацаа аяг олон зүйлийг шийдэж байгаа харилцаа байгаа даа. Тийм учраас энийг бас их онцолж байж гэрээ байгуулж явах хэрэгтэй маа гэдэг. Одоо үйлчлэгээний зориулалтаа объектыг түрээсэлж авч байгаа хүн за түрээсэлж байгаа хүн хоёрын хооронд яг хөө ингээд объектыг гаднаас нь хараад ч юм ингээд хараад яг түрээслүүллээ. Гэвч янз бүрийн асуудал одоо нөгөө түрээсэлж байгаа хүнээс нь шалтгаалаад асуудал үүслээ. Одоо тухайн түрээсэлсэн байр нь янз бүрийн одоо ус сангийн асуудалтай ч юм уу тиймэрхүү байдлаас болж хохирол үүсгэхэд хэн хариуцлага хүлээх вэ? Гэрэн дээр одоо юуг илүү тусгайлан заасан бэ гэдэг асуудал яригдана л да. Талуудын эрх үүрэг гэсэн ойлголт байна. Жишээ нь түрээслэгч хоёр тал байна да тийм ээ. За түрээслүүлэгчийн үндсэн суурь үүрэг нь юу вэ гэхээр гэрээгээр хүлээсэн үүргийг шаардна. Өөрөөр хэлбэл түрээслэгчээс төлбөрөө шаардах хэрэгтэй. За нэг хоёрдугаарт одоо хөрөнгийг шилжүүлж өгөх хэрэгтэй эзэмшилтэн тийм ашиглалтыг шилжүүлж өгөх хэрэгтэй. Гуравт ашигласныхаа үр шимийг түрээслэгчид бас олгож явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл чинь гол нь нэг төрөнгийн түрээслийн одоо хөрөнгө түрээслийн гэрээ гэдэг бол нөгөө үр шимийг нь түрээслж байгаа тэд хүртэх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Одоо бизнесийн бол ямар нэг үр ашиг олоод хүртэх хэрэгтэй гэж. Гэтэл нөгөө талаас түрээслэгчийн хувьд болонгууд ашигласныхаа үр шимийг мэдээж өөрөө хүртэх хэрэгтэй. Мөн дээрээс нь төлбөр төлөх хэрэгтэй гэсэн үгүүд үүсэж байгаа. Гэтэл энэ дээр нэмэгдээд яг таны хэлж байгаа эрх үүрэг талууд харилцан тохиролцсноор ерөнхийдөө чөлөөтэй тогтоож өгч болдог. Илүү баяжуулах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл жишээ нь гэрээ байгуулахад гарах зардлууд байж болно. Тийм ээ. За энийг хэн шийдэх вэ? Түрээслэгч талах уу, тал төлөх үү, түрээслэгч тал төлөх үү? Хоёрт болонгууд хөрөнгийн ашиглалтын зардлууд байна. Тийм ээ. Одоо нөгөө төрөнгийн чинь одоо нөгөө цахилгаан, ус, тийм ээ. Одоо бус ашиглалтын зардлууд байдаг шүү дээ, тийм ээ. Дулаан ч гэх юм. Энэ зардлыг хэн төлөх ёстой вэ? Бас гэрэн дээр тусах шүү дээ. Мөн дээрээс нь тухайн эд хөрөнгийн үед болонгууд эзэмшил гэдэг ойлголт нь юуг ойлгох юм бэ гэхээр тухайн эд хөрөнгийг хэвийн одоо элэгдэл хоригдлын хэмжээнд ашиглах гэж ярьдаг байхгүй юу? Тэрний үйлж байгаа юм бэ гэхээр одоо энэ ширээч бай сандалч бай хэвийн элэгдэл хоригдол гэж байдаг шүү дээ. Одоо санхүүгийн одоо шинжилгээ тайлан тооцоон дээр болонгууд одоо жишээ нь одоо элэгдлийн зардал гэсэн ойлголт байдаг. Одоо хэдэн жил ашиглах хөрөнгө ч гэдэг юм уу те ийм юм байдаг байхгүй юу? Тэгэхээр хэвийн элэгдэл хоригдлын хэмжээнээс хитрүүлээд буюу одоо физик гарын ч юм уу одоо бодитын доголдлууд үүсгээд ингэсэн тохиолдолд одоо түрээслэгч талт хөлнө гэдэг юм уу тийм эсвэл түрээслүүлэгч талын буруугаас болоод энэ хөрсөн тохиолдолд яах вэ гэдэг юм. Одоо нөгөө л ярьдаг зүйл. Гэрэнээс үүдэн гарах хариуцлагыг яах вэ гэдэг зүйлийг л тусгайлан зохицуул өгсөн тохиолдолд энэ өөрөө шийдэгдэх асуудал байна. Тэгээвгүйсээ болоод л одоо би юу чи юу одоо нэлэмхтэй энэ монголчуудын чинь нэг сайхан юм юу гэхээр би нэг үг хэлээ. Ер нь бол урьдчилж ярьсан юм дүрэн болдог. Хождож ярьсан юм хэрүүл болдог. Бүр одоо сонсогч та бүхэн одоо айгуул такси бариад явж байгаа. Би зүгээр ингэ ширээ л да. Та одоо энэ шинэ Сүхбаатар талбайгаас такси бариад явъя. Офицеруудын ордоо гэж бодъё л да. Тэглээ гэдэг уг нь бол та дандаа явдаг гэж бодоход 3400 очдөг бай гэж бодъё л да. Та дан бинтдэг. Такси бариад суудсан. Тэгсэн суусан чи яасан бэ гэхээр буух болсон чинь жолооч танаас 6000 төгрөг эхлэв. Одоо яах вэ? Энд ч 3000 төгрөг гардаг шүү дээ. Гээд нөгөөх нь бити олон юм яриад яг 6000 гарч ийн чил өөр чинь хэрлээд эхэлж байгаа. Тийм үстэй. Ингээл хэрүүл үстэй. Гэтэл уг нь бол анх суухтал ахаа километр нойлцсон мэт тэ километр 800 гаруй гэж асуучих хэрэгтэй байхгүй. Нөгөө нөхөр тимээгээ хариулсан бол буухт нь километрээ харлаа мөнгөө төлөө. Одоо маргаан байна уу? Байхгүй. Энэ юу хэлээд байна гэхээр монголчуудын дийлэнхтэй энэ одоо хүмүүсийн алж байгаа алдаа юу гэхээр дандаа араас нь олон юм ярьдаг байхгүй.
Тэгээд ерөнхийдөө ярилцаа тохирчдаг тэгэнгүүтээ тэрнээсээ болонгуудаа би тэгж ойлгосон чи ингэж ойлгосон ямар би чам таартай гэж кино шиг юм болдог байхгүй. Зүгээр л найзуудаа би чам таартай гэж хэлжсэн нэг сонсчингуудаа чи таартай гэсэн биз дээ ойлгоцтой адилхан ингээд нөгөө төсөөллийн юм ойлголтосоо болоод дандаа зурчлууд өсчихдээ байхгүй. Ер нь лог гэнэ ерөөсөө л тэр. Тэгэхээр урьдчилан зохицуулт чи өөр юу юм бэ гэдгээс наа тарилцсан биш гэж. За баярлалаа. Metro Lounge 91.7 радио эрх зүүн тойл нэвтрүүлгийг сонсогч та бүхэндээ шууд дамжуулан хүргэж байна. Нэвтрүүлгийн 7014 2066 гэсэн дугаар явуулсан холбогдоод түрээсийн гэрээтэй холбоотой асуудлаар мэргэжлийн өмгөөлөгчөөс зөвлөгөө авах боломжтой шүү гэдгийг хэлье. За дараагийн дугаарын сэдэв ямар сэдвээр ярилцсан? За дараагийн сэдв одоо нэг эрүүгийн сэдв бас оруулж өглөө яа гэм бол. Тэ эрүүгийн сэдв энэ тундаа хүний эрүүл мэндийн эсрэг гэмтэрэг. Хүний эрүүл мэндийн эсрэг гэмтэрэг гэхээр одоо нийтлэг одоо яг хамгийн өнөөгийн нийгэм залуучуудын дунд гарч байгаа гэмтэрэг. Танхаан гэмтэрэг. За мөн бусдын бие махбодод хүнгийн гэмт саатаа учруулах, хүндөвдөр гэмт саатаа учруулах, хүнд гэмтэл саатаа учруулах гэх тэ маш олон яг өнөөгийн одоо манай Монголын залуучуудын одоо энэ судалгаагаар бол ерөөсөө 181 буюу танхаан гэмтэрэг, 99-ийн 1 буюу 99-ийн 2 гээд 99-181 гэх ийм гэмтэргүүдэд дийлэх нь өртөж байгаа. Тэгэхээр яг ийм маш их байдаг бүр одоо ингээд яг практик дээр бас залуучууд холбогддог. Санаатай болон санамсаргүй байдлаар асуудалтай. Тий. Ийм эрүүгийн ийм сэдвэр те хийж болж байна. Уул нь бол яг энэ залуучууд бол ийм гадуур бол ийм яг эн чинь нөгөө баар зохион баар энд явж байгаад найз нөхдөд нийлж байгаад ямар нэг ойрлж чарлаа, ямар нэг үйл гараад танхаа болчтой нэг хүний нэг зохиол юу ачдаг. Яг нийтлэг үнэхээр төхөөрөмөл гэмтэрэг. Тэгэхээр ерөнхийдөө бол яг зүгээр энэ эрх зүйн харилцааг ингээд ерөнхийдөө 3 хэсэгт авч үзэж байгаа. Иргэний эрх зүйн харилцаа, захиргааны эрх зүйн харилцаа, эрүүг эрх зүйн харилцаа гэж 3 ангилж байгаа. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө 1 2 дугаар одоо дугаар дээр болонгууд иргэний эрх зүйн харилцаагаас тийм ээ онцлоод одоо юу гэдэг хамгийн олон одоо хүмүүсийн амьдралд гарч байгаа одоо харилцаа буюу гэрээний эрх зүй тийм ээ. Тэрэн дээрээс одоо зээлийн болон одоо түрээсийн гэрээний талаар ярьлаа. Тэгээд дараагийн тухайд болонгод одоо жишээ нь эрүүг эрх зүйн харилцаа тийм ээ. Одоо Монголс эрүүг үйл загтсан тийм ээ. Одоо эрүүг гэмтэрэг гэж яг юу юм те. За тэрэн дээрээс онцлоод ялангуяа одоо залуу хүмүүсийн хувьд тийм ээ. Одоо болгоомжгүйгээсээ болоод үгүй юм уу те. Хайхрамжгүй байдлаасаа болоод за мөн магадгүй одоо мэдхгүйгээсээ болоод ч гэх юм уу те. Олон одоо заримд асуудлуудад ордог. Тэрнээсээ болоод магадгүй амьдралд нь тэр чигээрээ магадгүй эргэхтэй аюул олон тийм одоо харамсал олон тохиолдол байдаг. Тэгээд энэ болгон дээр бид нар бас юу анхаарах хэрэгтэй? Яавал энэ чи өөрөө эргээд танд одоо маш том одоо үр дагавар болж очиод байгаа юм бэ гэдгийг бас онцлог бас тайлбарлаж ярих гэж байна. Дараа нэвтрүүлгээр. За баярлалаа. Хэрвээ одоо саяны ярьсан сэдвтэ одоо бидний сая ярьсан түрээсийн гэрээтэй холбоотой асуудлаар янз бүрийн асуудалд орсон ч юм уу аль эсвэл хин нэгнээс түрээсээр юм авах хин нэгэнд түрээслүүлэх гэж байгаа иргэн хуулийн этгээд одоо байгуулга байвал яг эрх зүйн энэ зөвлөгөө авъя гэвэл танад хандаж болно үстэй. Болно. Ерөнхийдөө юм байгаа. Яг одоо Монгол улс чи ихэд гайхалтай болоод байна л да. Одоо 3 сая хүнтэй мөртлөө 4 сая гаруй цэцэрлэгчтэй. Тэгээд хүнээсээ олон гаруй цэцэрлэгч шүү дээ, тийм ээ. Тэгээд тэрнийх нь сая 700 мянган ухаалаг гаруй цэцэрлэгч ингээд байгаа шүү дээ. Тэгээд одоо сүүлийн үед бид нар юу гэж ярьж байгаа гэхээр нөгөө утас нь ухаалаг болоод эзний эсрэгээр болоод байна гэдэг шүү дээ доорыг те. Тэгэхээр хүн болгоод гаргацтай болсон сошиал ертөнц өөрөө гайхалтай хөгжсөн байна те. Хүн болгоод өдөр бараг 1-2 цаг дээр нөмрөж байгаа. Тийм болохоор бид нар бас одоо яг ялангуяа нэвтрүүлэг сонсож байгаа хүмүүст болонгоо цахим хэлбэрээр одоо үн төлбөргүйгээр бас зөвлөгөөг өгөх боломжтой. Тэгээд бас юм болгонд одоо ямарчаад байхад юм болгонд л мөнгө гэдэг болохгүй шүү дээ. Тэгэхээр бас нийгмийн хариуцлага гэж бас байгаа. Тийм учраас одоо бизнес лоо гэдэг одоо монголчуудын бол бизнес хууль гэсэн үг шүү дээ тийм ээ. Бизнес лоо гэдэг одоо пэйж байгаа манай. Тэгээ энэ рүү хандаад одоо тийм ээ PM-ээр одоо бичээд ч юм уу тийм ээ бичээд ингээд ийм харилцаа наа би энэ дээр ингэж ингэсэн гэдэг ингээд гэх юм бол бид нар тухайлсан одоо зөвлөгөөнүүдийг одоо танаас үлдэр гэхгүйгээр бас тийм ээ онцлоод ингээд зөвлөд өгөх боломжтой. Хэрвээ байгууллага руу утсаар лавлаа гэх юм бол утасны дугаараа хэлж болох уу? За манай суурь утас байгаа. 70110409 гэдэг.
70.1 тэг 4 тэг 9. Энэ яг зөв мэдээж зөөр утас ажлын албаны утас учраас ажлын цагаар бас холбогдоод асуух дадуулах юм сууж болно. За баярлалаа. Нэвтрүүлгийн бас өндөрлөх хугацаад өгөж байна. Бас түрээсийн гэрээтэй холбоотой миний асуугаагүй үлдсэн зүйл байвал дэлгэрүүлээд ярихгүй. За тэгээд хүмүүс маань иргэд маань түрээсийн гэрээгээ ерөөхдөө интернетээс одоо нэг гэрээний драфт зүгээр нэг энгийн гэсэн үг шүү дээ. Тийм драфт аваад ингээ хийгээд идэг. Энээс үүдэлтэй маш олон асуудлууд яг өөрөөсөө нөгөө детальчж боловсруулж мэрэгжлийн хуульчаар ч юм уу те боловсруулаагүй тийм драфт хэрэгснээс олж өнөөдөр маш олон асуудлууд үүдэн гаргаж байгааг ойлгосон баг. За мөн дараагийн нэг амьдралтай практикт аягүйх тохиолддог түрээсийн гэрээтэй холбоотой асуудал бол түрээсийн гэрээнийхээ мөнгийг өгөхгүй яваад байдаг. Нөгөө түрээслүүлэгч маань ихээр түрээслэгч нь ихээр түрээслүүлэгч нь ихээр түрээслэгч нь энэ миний ид хөрөнгүүд байгаа юм чинь гээд одоо тэр түрээслж байгаа гэрт нь тэр түрээслж байгаа амьдарч байгаа газар нь тэр ид хөрөнгүүд нь байдаг тий өөдөн ч юм шкаф ч юм янз бүрийн тэгэл ингээд би тэраа ингээд миний энэ байж би түлхэн тодорхой шүү дээ ингээд өчнөө сар явж байгаад ид хөрөнгүүдээ хаяад тэр чигтээ явчихдаг. Ийм асуудал бас их гарч байна. Тэгээ энэ тохиолдолд манай иргэд бас яаж алдаад байна вэ гэвэл нөгөө хүмүүстэй уцаар ярьдаг. Чи ингээд зарим нь холбогдож чадсан хүмүүс нь уцаар яхаар наадуулаа зараад мөнгө аваа гэдэг. Тэгэхээр нөгөөдүүлийн зараад мөнгө авчихаар одоо сүүлд нь миний ийм ч ид хөрөнгө байсан, тийм ч юм байсан, миний ийм ч хүнтэй юм байсан гэд илүү мөнгө түүрнийхээ шүүхүүд өгөөд ингээд бүр үүрэнд орж ирж байгаа байхгүй. Одоо бусдын ид хөрөнгийг нэг гуйжсаар захиран засуулсан гэдэг асуудал үүсгээд эхэллээ. Тэгээд тухайд яг байранд нь ямар ид хөрөнгө байсныг мэдэхгүй бичиж тэмдэглэсэн баталгааж байсан юм байхгүй юм чи. Тийм биз айл тал нь байгаагүй. Миний чинь байхгүй ш тэр чинь нөгөө тооцсон чинь. Зарим бүр миний бүр тэдэн ч төгрөгөөс алгуулсан гэж ярьж штэ бүр. Тэгээд зарим нэг нь болохоор яг бас нэг айхтар хүмүүс нь өмгөөлөгчтэй, хуульчтай уулзаад асуугаад яаж чам. Тэгэхээр бид нар явуулж байгаа. Наад ид хөрөнгүүдийн зарж болохгүй шүү. Бити ингээ хүн дөрөө гэт. Тэгэхээр нөгөөдүүл нь бас нөгөөдүүлийг чинь хаширлаад зарахгүй ингээ те сүлд нь өөрсдөө асуудал байлгаад байдаг. Нөгөө өрөөгөө бусдад дахиад түрээслүүлж чаддгүй. Түрээслүүлээгээ нөгөөдхий чинь балкон дээр бас гаргаад тавьчих болдгоо те. Муудчих га чанар гэв. Өөр газар агуул хийхээр агуулах сав хэцүү те. Ингээ айл талтай хүндрэлтэй. Тийм учраас гэрээ гэдэг бол ерөөсөө хувиринч компанич ер нь түрээсийн гэрээтэй ямар ч гэрээ ер нь гэрээний драфтаа маш сайн боловсруулад бүхэл зохицуулалтаа гэрээндээ заагаад оруулаад хүчих юм бол сүүлд нь ямар ч асуудал гарахгүй байх үнс чинь л болно. Тэгээ энэ чухал шүү гэж байна. Онцлоод бас нэг зүйлийг одоо дөрөвч цаг байна. Болно. Тэгэхээр энэ дэр нэг юм ийм онцлж хэлэх гээд байна л да. Ер нь бол ялангуяа гэрээ харилцаан дээр ярингуй зөвхөн учирсан хохирлын тухай ярихгүй л да. Учирсан одоо жишээ нь та өвгөө гүйцэтгэх төлөө надад хохирол өчрж болно да. Тийм одоо жишээ нь та хугацаанд мөнгө төлөө гэж юм уу те. Гэтэл энэ дээрээс нэмэгдээд яадаг гэхээр олох ёстой байсан орлого гэсэн ойлголт гарч ирж байгааз. Өөрөөр хэлбэл хэрвээ та төлж чадахгүй бол эртхэн шиг юмаа сууллаад надад өгсөн байсан бол би хагас жилийн хугацаанд таныг хүлээж явах биш өөр хүн төрөслөд мөнгө олох байсан гэсэн ярьж хэлж байгааз. Тийм байгааз. Тэгэхээр энэ ч өөрөө зөвхөн бодит хохирол буюу өнөөдрийн нөгөө одоо учирсан хохирлоос гадна олох ёстой байсан орлого хааж ийна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй байна шүү дээ. Тийм учраас түрээслүүлж байгаа гэхэд хүртэл тооцох хэрэгтэй гэрээндээ сайн тасгаж хэрэгтэй байгааз. Нөгөө тал ч гэсэн нэрээ нөгөө тал нь нотлоо шүүхтэр авчиад энэ нөхрийн буруугаас болоод энэ нөхөр одоо энэ хөдөлгөөнгөө авахгүйсээ болоод энэ орлого ингээ зогссон энэ орлогоо би хэмжилж гинэ гэж хэмжээс учраас болох байхгүй. Тийм учраас зүгээр л одоо энэ сарын төлбөр гэж юм уу 2-3 сарын төлбөр гэж хэмжигддэг зүйлүүдийг сайн ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас ялангуяа энд одоо бизнес эрхэлдэг ч юм уу одоо мөнгөний үнцнийг мэддэг хүмүүс ирээ сонсож байгаа бол юу хэлэх гээд байна вэ гэхээр эрсдэл гэдэг ойлголт байдаг. Риск гэдэг ойлголт байдаг. Гэтэл ялангуяа бизнес эрхэлж байгаа хүмүүсийн ч юм уу одоо дийлэх хүмүүсийн ойлголт болохоор эрсдэл гэдэг зүйлс мөнгө гэж ойлгодог. Тэгэхээр мөнгөний алдагдлалд орох эрсдэл гэж ойлголоо те. Орлого орохгүй байх, зардлынхаа юм эрсдэл гэж ойлгоод байдаг. Гэтэл үнэндээ бол эрсдэл гэдэг өөрөө хоёр зүйлээс бүрдэж байна. Нэгдүгээр нь санхүү эрсдэл. Хоёр дахь нь хуулийн эрсдэл байхгүй. Хуулийн эрсдэл гэж ойлгохтой шүү дээ. Тийм учраас та эрсдлийн менежмент буюу эрсдлээ өөрөө та удирдах зөв тооцож хангая гэж байгаа бол та санхүүгийн зөв тооцоолох ёстой. Хуулийн хувьд гаргалгаануудаа зөв гаргаад яах нь тийм ээ хийгүүгээр асуудлыг шийдэх ёстой. Ингэснээрээ та мэдээж бизнес гэдэг өөр маш хөдөлмөрийн үр дүнд хөрөнгө мөнгөийг босгож ирдэг. Энэ зүйлээ өрн таран хийхгүй байх те.
гимбургоос мөртлөө бусдын өмнө одоо хохироод үлдэхгүй байх олон зүйлийг та урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Нэг л. За баярлалаа. Metro Lounge 91.7 радио Business Lab хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг сонсогч та бүхэндээ хүргэлээ. За ингээд нэвтрүүлгээ өндөрлүүлье. Metro Lounge 91.7 радио Business Lab хуулийн фирмтэй хамтран сонсогч та бүхэндээ эрх зүйн тойл нэвтрүүлгийн 2 дахь дугаарыг шууд дамжуулан хүргэлээ. Дараагийн дугаарыг сонсогч та пүрэв гарагийн 17 цагаас шууд хүлээн аван сонсоорой. Дараагийн дугаарт сэдв. За эрүүгийн эрүүл эрх зүй харилцаа. За үгээр хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг одоо буюу бас нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг. За энэ хүү сэдвээр сонсогч та бүхэндээ ярилцах болно.